Сайн байцгаана уу? Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн мэдчилж байна. Хэрхэн 100 нас тухайн нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдрийн сэдв бие махбодын ухаалаг дохионы талаар эмч маань бидэнд ярьж өгнө. За энэ дугаарыг маань хамтран ажиллагчаар чанартай оншилгоо эрүүл ирээдүй эртэлрүүлгийн медскан болон Химлей брендийн аль бие усны дистрибьютор Захиур төмөр компани маань ивэнтдгээ ажиллаж байна. За энэ хүн нэвтрүүлэг маань НТV болон Одмондөр радио 107.83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За студид медскан эртэлрүүлгийн төвийн гүйцэтгэх захирал хавдар судлаач Бат Эрдэнэ нэмж за мөн хөтлөгч орноо хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий амжээ. За өдрийн мэнд төргий. За тэгэхээр өнөөдөр бол их маш сонирхолтой ийм шинэлэг бас шинжлэх ухааны нэг одоо анагаахын шинжлэх ухааны бас нэг шинэ сэдв байгаа. Энэ өнөөдрийн дугаар бол өмнөх дугаар буюу тархины фитнестэй шууд холбогддог. Энэ хоёрдугаар хэсэг нь гэж ойлгож болно. Ийм дугаар. Энэ нь биеийн ухаалаг дохио гэсэн үг. За энэ юу гэсэн үг гэхээр яг юуг хэлээд байгаа юм гэхээр бидний бие бол байнга эзэнтэйгээ ярилцж идэг гэсэн үг. Тийм үү? Тийм. За энийг хэдүүлээ ойлгохын тулд яг эхнээсээ хоёлаа өнөөдрийн дугаар аюу гоё ингэж ярилцаж явъя. За нэгдүгээрт хүний биед хоёр бие байна. Мэдрэлийн системээр тэгж үздэг. За сонсогч нар маань бас дагаад хийгээрэй. За хөтлөгч урнаа маань бас дагаад хийгээрэй. За баруун гараа өрг. За өргөж чадчих те булгалаа. Зүүн гараа өрг. За өргөж чадчих те булгалаа. За баруун хөмсгөө өрг. Ямар ч хэсэг өргөн те. За зүүн хөмсгөө өрг. За өргөн. Баруун бөөрөө өрг. Харагдаж байна. За тэгэхээр яах нь өргөдөхгүй шүү дээ. За сонсогч нар маань бас битгий оролдоорой угаасаа өргөж чадахгүй. За юу гэсэн үг гэхээр мэдрэлийн системийн хувьд чи хүн хоёр байхгүй юу? Дотроо таны бид хоёр хүн байгаа гэсэн үг тустай. Нэгийг та 100% удирдна. Нэгийг та огт удирдах чадахгүй гэсэн үг. Тийм хоёр бие байгаа юм. Тий, хоёр бие байгаа гэсэн үг байхгүй юу? Таны бид яг хоёр бие байгаа гэсэн үг. Яг мэдрэлийн системээс шалтгаалаад тийм байна. Нэг бие бол та удирдаад байна. Нөгөөх огт одоо ямар нэгэн юм юу өгч чадахгүй гэсэн үг. Яг өөрийн санаачлагаа удирдлага өгч чадахгүй гэсэн үг. Одоо хамгийн наацх нь юу вэ гэхээр би ингээд халуун юмд гараа хүргэнгүүт та рефлексээр автомат авч байгаа шүү дээ. Төлөвлөхгүй тулд тэнд гараа татж байгаа тий. За гэтэл хүний бие яадгүй гэхээр ходоод яг энэ халуун байна гэдээ гараа татж байгаа шиг болохгүй юм байна. Би өвдөх гээд нэгэ дохио өгöd хахад бид нар тэр болохгүй юм идээд хэрэглээд байдаг байхгүй. Бид нар тэр бие биш учраас тэрийг өөрийнхөө удирддаг бие шиг бүрэн ойлгодоггүй гэсэн үг. За тэгэхээр яг нөгөө доторх бие яг өөрийнхөө удирддаг бие шиг бүрэн одоо ойлгож авахыг биеийн одоо дотоод бие ухамсар гэж нэрлэдэг. Ухамсар гэж нэрлэдэг. За харин энийг одоо бид нар яаж ийм ухамсар сайтай болох вэ гэхээр дотоод биенийхээ өгч байгаа мэдээллийг зөв хүлээж авдаг. Тэр мэдрэмжүүдийг мэдэрдэг, дээрээс нь авсан мэдрэмжээ зөв уншиж чаддаг. Энэ одоо зүйлийг бол ухамсар гэж нэрлэдэг. Яг тэр биеийнхээ хэлэмжийг биеийнхээ юу хэлэх гээд байгаа гэдгийг ойлгож чадчих байгааг. За тэгэхээр энэ өнөөдрийн одоо ерөөсөө бие махбодын хилээд байгаа дохиог хэрхэн одоо ухаалаг дохиог бид нар хэрхэн хүлээж авах вэ гэдгийг ойлгох гэдэг. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр хэрвээ та биеийнхээ яг юуг танд хэлэх гээд байгаа юм бэ гэдгийг ойлгож авч чадчих юм бол хүн сэтгэл зүйн хувьд биеийн эрүүл мэндийн хувьд бол маш сайн байт юм байна. Нэгдүгээр. За ерөөсөө та одоо бид нар ингээл ярьдаг штэ хүмүүс ингээл өөрийгөө олж авахын тулд өөрийгөө тэгхийн тулд гэл айгүйх одоо яригддаг сэдв те. Одоо ингээл маш олон шоу моон дээр ингээл ярьдаг. Би ингээд өөрийгөө олж авах гээд энд доод ирлээ гэх мэтчлэн ярьдаг штэ те. Тэгэхээр энэ хамгийн чухал зүйл өөрийгөө олж авна, өөрийгөө мэднэ гэдэг нь энэ биеийнхээ ухаалаг дохиог мэддэг, юу хэлэх гээд байгааг нь ойлгодог болох. Тэгээд тэрийгэ зөв уншиж чаддаг болох чинь яг өөрийгөө нэгдүгт ойлгодог болж байгаа гол жишээ. За жишээ нь яагаад вэ? Миний гидс бацлаад байна. Гидс бацалдаг зовоо танд ирчлээ. За миний гидс бацлал чинь яагаад бацлаад байгаа юм бол? Дотор бие чинь танд нэг дохио өгөөд байна. Тэр бацлах гэдэг шинж тэмдгээр. Энийг уншиж сурахыг л энэ биеийн ухаалаг дохиог уншиж сурах гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. Бид нар толгоо өвдөд байна. Яагаад толгоо өвдөд байгаа? Тэ?
гэх мэтчлэн энэ одоо биеэс ирж байгаа дохионудаа бид нэр зөв хүлээж авна гэсэн. Тэгэхгүй бол таны дотор нөгөө хоёр бие байгаа гэсэн шүү дээ. Хоёул хамгийн ихэндээ туршиж үзсэн шүү дээ хөгжилтэй тий. Нөгөө бие чинь юу ихэд танд ингээ хэлж чадахгүй байхгүй. Яг ингэчлээ, тэгчлээ гэж хэлж чадахгүй. Өөрийнхөө хэлэх боломжтой аргаар буюу шинж тэмдэгээ танд мэдрүүлж байгаа гэсэн. Та тэр үзүүлж байгаа шинж тэмдгийг та ойлгох уу, хүлээж авах уу, арга хэмжээ авах уу гэдэг чинь дараагийн асуудал гэсэн. За энд хэр арга хэмжээ авч чаддгаас шалтгаалаад хүн эрүүл байдаг гэсэн. Бид нар нэгдүгээр эрүүл баймаар байх юм бол та энэ биеэ аюулсаа ойлгодог болох хэрэгтэй гэсэн. Тэр биенээс ирж байгаа ухаалаг тохионуудыг бид нар маш сайн ойлгож авдаг болох хэрэгтэй гэсэн. Ихэнх толгой өвдөлтийн яагаад толгой өвддөг юм бэ гэхээр таны бие зөв усны дутагдалд орсон байт. Шингэний дутагдалд орчхороо таны бие хамгийн түрүүнд үзүүлдэг шинж тэмдэг толгой өвддөг байхгүй. За тэгвэл толгой өвдөнгөд манайхан яадаг вүлээ? Ямар арга хэмжээ авдаг вэ инженер? Тийм толгойгоо барин тий. Яг зөв. Одоо ингээд бидний чадахгүй байгаа зүйл нь гарч ирдэг байна шүү дээ. Таны бие махбод бол юу гэхээр зүгээр ус угаачаа гээд толгой өвдүүлээд байгаа. Тийм биш та уг нь тий. Ер нь бол ус уугаад хачээ би шингэний дутагдалд ороод байна гэд те. Хүний биеийн чинь 70% нь ус. Өдөрт хамгийн багадаа 2.5 литр. Тэ дунджаар одоо очивол баг 3.2 литр ус уучих хэрэгтэй цэвэр ус. Ус уухгүй ингээд нөгөө 3.2 литр нэг дор уу гэсэн үг шүү дээ. Яг сэрүүн байгаа бүх хугацаандаа ингээд тойруулаад ууж явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл ус уух одоо энэ одоо ууж байгаа өдрийн усны хэмжээ одоо нийтээрээ бага. Тэ эсвэл юу гэх юм бэ? Өглөө нэг ус уучаад одоо өдөр хүртэл юу ч уухгүй ингээд яваад идэх ч юм уу тий. Тэгин усны дутагдалд оронгуудаа таны бие чинь толгой зөвөрлүүлж байгаа, өвдөж байгаа. Тэгвэл манайхан чи яадаг вөхөр өдөөс нь ойлгохгүй зүгш толгоогоо бариад идэх. Массаж хийгээд. Массаж хийгээд тий. Усын өгдөг. Усын өгдөг тий. Тэгээ толгойн юм уудаг тий. Хамгийн гол зүйл нь юу гэхээр нэгд ус ууж үзэх нь шүү дээ. За толгой өвдөлтийн ихэнх шалтгаан бол усны дутагдлаас болоод таны бие махбод танд үзүүлж байгаа нэг төрлийн дохио гэсэн үг. За энийг хамгийн энгийнээр жишээлхэд ийм дохионуудыг бид нар ойлгож авах нь яг өөрийгөө таньж мэдхээс бол эхэлж байгаа гэсэн. За мөн хүмүүст одоо өнөөдөр бол хоёулаа мэдээж түгээмэл тохиолддог л яг энэ дохионуудыг ярьж чадна гэсэн үг. Мөн энэ дохионууд нь хүн болгон дээр өөр байдаг. Баггүй хүн болгонд өөр байдаг. Зарим хүмүүс энийг мэдсэн байдаг. Би нэг энд инкээрээ ийм ингээд идэм аа гэдэг ч юм уу те. Эсвэл стресс тэгэхээр би яг ингээд идэм аа гэдэг ч юм. Яг энэ сонгомол нэг арай өөр байгаагаа бол зарим хүмүүс мэдсэн байдаг, зарим хүмүүс л мэдэж чадаагүй одоо байдаг. За энийг нь бие махбодынхоо одоо ухамсарлах гэдэг ойлголт гэсэн. За цаа үнэхээр сайн бие ойлгодог, ухамсарладаг байх юм бол сэтгэл зүйн хувьд маш сайн байдаг. Тэгээ ихэнх одоо энэ одоо сэтгэл зүйн асуудлууд чинь яадаг вэхээр бие махбодод өвчин болж илрээд бие махбод маань тэр асуудлуудыг тань дохио болгож илрээд одоо өгдөг гэсэн үг тийм. За ихэнх гэдэс базалт бол сэтгэл төвшөөртэй холбоотой байдаг. Та энэ стресс ихтэй сэтгэл төвшил эмгэгтэйчүүд юм уу ийм асуудалтай одоо байгаад ах юм бол яадаг вэ гэхээр ийм асуудалтай байгаад ах юм бол сэтгэл төвших гэдэг юм их өндөр байгаад байдаг гэсэн. Тэ сэтгэл төвшөөд байна. Одоо стресс янз бүрийн шалтгаанаас болж байгаа шүү дээ. Сэтгэл төвшилтэй болоод байдаг. Ингээ гэдэс баслаад байдаг. Жишээ нь тэ. За гэх мэтчлэн ингээд ийм олон ийм дохионууд байгаад байгаа. Энэ дохионуудыг бид нар бол маш сайн ойлгож авах хэрэгтэй гэсэн. За ихэнх хүн ингээд ядрах мэдрэмж өгдөг. Ингээд би ингээд ихэнх ядрах мэдрэмж өгдөг. Энэ ядрах мэдрэмжийн 50% мэдээж бие махбодоос та тухайн өдөрт өмнөх өдөр муу амарсан ч үгүй юм уу. Эсвэл тухайн өдөр их хэмжээний ачаал авсан солоод би чинь ядарч болно. Үлдсэн яг 50% нь бол сэтгэл зүйн ачаалаас болдог. Та ингээд сэтгэл зүйн ачаал их өндөр байгаа үед бол та яаж амраад тэр ядарсан мэдрэмжийг тэр дохиог бууруулж чадахгүй гэсэн үг. Ухандаа шалтгаан нь биеийн болон сэтгэл зүйн талаас ингээд ядралт үүсдэг байна шүү дээ. Бид нар биеийн талаас ядралт үүсэт байна гэдээ амраад идэх хэрнээ тэр мэдрэмж арилахгүй бол эсэргээр та яах нь сэтгэл зүйн талаас танд тусламж хэрэгтэй эсвэл айгүй одоо асуудалтай байгаад тэр нь танд ингээд удаан хугацааны ядралтыг үүсгээд байж магадгүй. За мөн яг мэддэгддэг. Тэг яг дараагийнх нь бол нойр гүйдэл байдаг.
За нойр хүрэхгүй байх, нойр гүйдэл гэдэг бол биеийн танд өгж байгаа яг хурц дохионы нэг. Тэнд яг нэг юм үнэхээр болохгүй байна. Яг болохгүй байна. За тэр яг юу болохгүй вэ гэхээр нойр гүйдэл өөрөө 100% сэтгэл зүйтэй холбоотой. Үнэхээр том стресс, үнэхээр том сэтгэл төвшөлтэй байдал, санаа зовнилтой байдал те гэх мэт чинь яг танд энэ сэтгэл зүйн хувьд одоо ийм докторгүй байдал байгаа учраас энэ байдал нь таны мэдрэлийн систем нөлөөлөөд мэдрэлийн систем нь нойр хүрэхгүй байна гэсэн үг. Энэ нойр гүйдлээрээ эргүүлээд танд энэ асуудлаа шийдээч гэдэг яах нь дохио өгöd байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ асуудлаа шийдэхгүй бол энэ нойр гүйдэл гэдэг нь арилгахгүй гэсэн үг. Гол шалтгаан тий. За тэгэхээр биеийн энэ ухаалаг дохиог мэддэг болох, ойлгодог болох нь ийм өндөр ач холбогдолтой байх нь шүү дээ. Цаана нь бид нар юу болоод байгаа юм бэ гэдгийг бүрэн ойлгож авах гэсэн үг. Ер нь бол нэг шалтгаангүйгээр би одоо тавгуурхах юм бол бага л юм байна тий. Байхгүй. Ямар нэгэн шалтгаангүйгээр тавгуурхах гэж бол байхгүй. Ямар нэгэн шалтгаангүйгээр тааламжтай байж болно эсрэгээрээ. Танд яг өгж байгаа бие чи өгж байгаа юу вэ гэхээр одоо нэг бас л нэг дохио байхгүй. Таалагдж байгаа дохио тий. За жишээ нь юу юм бэ? Хоол идэх үед гардаг байна шүү дээ. Хоол идэх үед яг ялгаа гардаг. Амттай хоолыг яг танд таалагдж байгаа хоолыг идэж чадах хэмжээ, танд таалагдахгүй амтгүй хоолыг идэж чадах хэмжээ хоёр ялгаатай байдаг. Хотоодных нь хэмжээ өөр юм шиг. Дүрийн ялгааг харахаар амар сонин тийм бооз. Хотоод нь яг таалагдж байгаа хоолоо идэхээр айгүй сайн иддэг тий айгүй. Гэтэл таалагдахгүй хоолоо идэхээр үнэхээр ингэж орохгүй байдаг тий. Орохгүй байгаа цадах мэдрэмж авч байгаа цадцсан. Тэгсээр нь яг ингэж баг идсэн тий. Жишээ нь энэ идэх хэмжээ хүртэл чинь юу гэхэд таалагдж байгаа илэрхийлээд байгаа. Сайн зүйлэг. За мөн дээрээс нь одоо ямар одоо мэдрэмж байдгүй гэхээр юу байд юм бэ? Хотоод халуун оргих мэдрэмж. Хотоод ингээ халуун оргиж ирсэн үү? Би бол тэрийг яг сайн мэдэхгүй байна. За хотоод чи халуун оргиж ирсэн бол ийм мэдрэмж хэрвээ танд төрж ирсэн бол та дурамдуулах шаардлагатай. Хотоодны хан хорсож байгааг илэрхийлж байгаа дохио юм байна. Хотоод халуур гэж бол энэ юунаас ч олж иж болно шүү дээ тий. Одоо хоол мол идсийн дараа хотоодны хан чинь шарах үүсцэн байж болно. За эсвэл арх марх уунгуу тэр нь тохирохгүй байх гэсэн тэгээ хүний биед хотоод нь халуур гэж болно. Энэ ямар ч байсан хотоод өвдөд байх шүү гэдгийг тохио өгдөг. Хотоод өвдөлт гэдгээсээ илүү хотоод халуур урах гэдэг нь яг хотоод гэдэг эргэтэн чинь танд би өвдөд байна гэдгийг хэлж байгаа яах нь гол үг гэдэг байна шүү дээ. За тэгэхээр хотоод чи халуун оргиж исэн хүн байх юм бол дурамдуулаарай гэсэн үг. Тэ? За би яг сонсогч нартай баттай хэлье. Хотоод чи халуун оргидог бол та дурамдуулах юм бол эрүүл гарна гэж юусоо байхгүй. Тэнд ямар нэгэн өвчин мийг ямар нэгэн зүйл байгаа учраас ийм зөвөр бол илрээд байна тэ. За дараагийнх нь бол юу байдг вэ гэхээр зүрх дэлсэх байдаг. Зүрх дэлсэх. За зүрх дэлсэх зүрхний цохилтын тоо олшрох гэсэн үг. Энэ бол яг 100% айдастай холбоотой. За танд ямар нэгэн айдас байгаад. Баяртай нас хамаатай биш үү? Бас хамаатай байдаг. Гэхдээ эхлээд бол яг хамгийн гол айдастай холбоотой. Яг хоёр эхлээд мууг нь ярьж байхгүй. Айдастай холбоотой. Айгаад. За энэ одоо урт хугацааны айдсаас болоод тасралтгүй зүрхний цохилтын тоо олшроод идэг. Ингээ зүрх удаан хугацаанд олон цохилсоор байгаад зүрх одоо өвдөх гол суурин тавигддаг. Яагаад тэгэхээр зүрх өөрөө булчинлаг эрхтэн. Битүү булчин ба. Ингээд айдас гэдэг энэ одоо мэдрэлийн нэг одоо зүйл шүү дээ тий. Үүнээс болоод ингэж зүрхнийг автоматар удаан хугацаанд ихээр ажилуусаар байгаа зүрхний булчин яадаг вэ? Томордог. Томорцсон булчин чинь яг цусан хангамжид дутагдаж эхэлнэ. Ингээд зүрхний өвчин үүсэх үндсэн шалтгаан болоод гэсэн. За тэгэхээр энэ одоо зүрхний одоо шигдээс ч үт юм уу зүрхний цусан хангамжийн дутагдлын өвчнүүдийн үндсэн шалтгаан зүрх томрох юм байна. Зүрх яагаад томроод байгаа вэ? Их ажилласаар хагаад булчин томорж байгаа юм байна. Одоо бид нар бодибилдингтэй ижил ойлгож бодсон шүү дээ. Булчин их ажилласаар хагаад булчингийн хэмжээ томруулж байгаад ажиллах.
Тэгвэл тэр зүрхийг яагаад их ажилуулад байгаа юм бэ гэдэг чинь таны сэтгэл зүйтэй холбоотой байж болно. Тэнд ямар нэгэн биеийн өвчин байхгүй байна шүү дээ. Таны юу өдөж ууж байгаа, яаж байгаа, ийж байгаадаа ямар ч хамааралгүйгээр та зөвхөн яг нь одоо ийм өөрт үүссэн айдас мэдс үед сэтгэл зүйн асуудлуудаа шийдэггүй улмаас удаан хугацаанд зүрх чинь дэлсээр хагаад зүрхний ахыг өвчтөй болох эрсдэлтэй байдаг байх нь чинь. За эдрийг бид нэр мэдэж чадах, ойлгож чадах. Түүнийхээ дараа мэдээд ойлгосон юм чинь арга хэмжээ авч эхлээд сурсныхаа дараа бид нэр яг нөгөө ухаалаг тохиог ойлгодог хүн болно гэсэн үг. Биеийн хилэмж яах. Тийм. За хоёлаа нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчид танилцуулаад үзүүлээ. Тэгэхээр өнөөдрийн хамтран ивент тэгчээр ургамлыг уух тусам үр дүнтэй Химлай брендийн албан ёсны дистрибьютор Цахиур төмөр компани ивент тэгж байгаамаа. Тэгэхээр энэ Tentex Royal гэдэг нэг юм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр одоо эрчүүдийн маань бас нэгэн асуудал бас байна. Тэгэхээр эрчүүдийн эрүүл мэндийн чимээгүй аюулыг одоо хүн болго ер нь бол гадралж байгаа байх. Одоо судалгаагаар эрэгтэйчүүдийн энэ тестостероны түвшин 35 наснаас хойш жил бүр дунджаар 1% бураал гэдэг юм байна. Наснаас шууд хамааралтай. Тэгээд 40-с дээш насны эрчүүдийн 64% нь бэлгийн сулрал одоо сулралд хүрсэн байдаг гэж 40-с дээш эрчүүдийн хэр бас тий 40 бас эд залуул нас шүү дээ. За тэгээд сүүлийн жилүүдэд төвчрэлтийн хямралд өртөж буй эрчүүдийн нас нэлээд залуучих юм хандлагатай байгаа нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, таргалалт, за мөн арх тамхины хэрэглээ гэх мэт бидний амьдралын буруу хвшлээс шалтгаалж байна. Тэгээд тестостерон буурах нь зүгээр нэг насны даваа биш, өөрийгөө алдах юм эхлэл болж идэг гэсэн. Энд ч одоо маш чухал зүйл алдагдаж байгаа учраас. Тийм, одоо маш чухал шүү тий. Одоо харамсалтай юм нь бол яг манайд байгаа одоо саяны бичсэн штэ 40-с дээш насны 60 эрэгчүүдийн 64% нь бол яг энэ бэлгийн сулралт бол өвтөд эхэлсэн байдаг. Ер нь манайд бол ялангуяа айгүй түгээмэл мөртлөө насны үед айгүй залуу тохиолддог бас юм байхгүй. Тийм байна. 3 эрэгтэй тутмын 2 нь гэж ойлгоч тий. 40-с дээш насны 3 эрэгтэй тутмын 2 нь бэлгийн сулралтай байна л гэсэн үг. Тэгэхээр маш анхаарамжтай юм байна. За тэгээд дэлхийн саясан эрчүүдийн итгэлийг хүлээсэн энэ 100% ургамлын гаралтай энэ Tentex Royal бол хөвчрлийн хямрал, түргэн дур тавилтын эсрэг байгалийн ийм шийдэл бүтээгдэхүүн ургамлын гаралтай тий. Тэгээд дэлхийн шилдэг Химлай брендийн Tentex Royal бүтээгдэхүүн бүх сүлжээ эмийн сангуудаар худалдаалагдж байгаа юм байна. Тэгээд агаар фарм болон бусад бүх сүлжээ эмийн сангуудаар худалдаална гэж байна. Холбогдох хувцсны дугаар нь 80 80 83 85. Тэгээд агаар фарм сүлжээ эмийн сан гэсэн байна. За Химлагийн бүтээгдэхүүнүүд бол ер нь маш шайтайхан байдаг шүү. Бусад ер нь илдв одоо шүтний оноос ахуулал гэдэг шиг бас хэрэглэгчийн үүднээс хэлэхэд. За баярлалаа нэвтрүүлэг маань ивент тгээ ажиллаж байгаад. За баярлалаа. Эмчээ би одоо жишээлбэл юмд ингээд стресс тэгэхээр миний яг нурууны ингээд гол яс гэхүү гол булчин ингээд ер нь айгүй өвддөг байхгүй. За ялангуяа одоо мөнгөний тухай бодох юм ба шууд 5 минутын дараа ингээд нэг индикатор шиг бүр амар ажилтдаг. Тэрийг өөрөө айгүй сайн мэддэг болцсон. Тэгээд нойрны тухайд асуухад одоо би энэ маань ч гэсэн адилхан энэ булчин чангарал гэдэг зүйл нойртой хамаатай байдаг юм, стресстэй хамаатай байдаг юм болов. Би тэгээд энэ стрессцэн нойргуутсан юм дээр ингээ массажинд ороод ингээ булчингаас суллаад тэгээд зарим нэг нойрны юм бас булчин суллах гэсэн үйлчилгээтэй байх чинь энэ дээр бас тэгээд яг ингээд массажинд орохоор айгүй ингээд стрессээ мартаад айгүй амардаг байхгүй юу. Эсвэл зүгээр таатаа байхаар тэгээд тийм бол үгүй яг чангардаг. Ер нь яг одоо стресс биш тий. Яг стресс буюу одоо санаа зовнил гэх юм уу да одоо мөнгө төгрөг өчнөө олон зүйл байгаа шүү дээ нийгмийн харилцааны. Энэ зүйлүүдээс хүн ингээд стресс аваад стресстэнгүүд хамгийн түрүүнд булчингийн чангарал илэрдэг байхгүй юу? Мэдсэн биш тохиогоо би. За тий яг нэгдүгürt хамгийн түгээмэл одоо тохиолддог булчингийн чангарал юу гэдэг вэхээр хүзүүний, нурууны, мөрний булчингууд хамгийн ихээ зангирдаг. За хүнд эмэгтэйчүүд хөвчлээ юм байдаг. Ер нь ялангуяа эрчүүд сайдлан. Эрчүүд бол ялгаатай нь яадаг вэхээр бүр ингээд их стресстэй болоод тах үед унтчихт нь хөлийн ирээн булчин хүртэл чангардаг. Шилдний ирээн булчин хүртэл чангарч татдаг тий. Энэ бол стресс юутай бол холбоотой. Ингээд байдаг охно штэ. Тэгээ ерөнхийдөө яадаг вэхээр массажинд орж штэ тий эсгээрээ булчингийн суллангууд ингээд чангарсан булчинг суллангууд та ингээд таатай мэдрэмж танд үүсэж байгаа. Тэгээ таатай мэдрэмжээрээ нөгөө өмнө үүссэн байсан стрессээ дарчж байгаа гэсэн үг. Сайхан болгочихж байгаа гэсэн үг. Тэгээ тэгж тайлж ийн гэсэн санаа авах нь штэ. За ерөнхийдөө яг энэ шиг яг энэ одоо жишээ урнагийн цайны чиний жишээ шиг хүмүүс
өөрийнхөө биеийн юу хэлээд байгаа юм бэ гэдгийг аягуулсаа ойлгож мэддэг байх хэрэгтэй. За хүн ер нь аягүй ууртай байгаад байна. Бухимдалтай байгаад байна. За энэ үед яг хүнд яг энэ ууртай бухимдалтай байгаа нь таны бие махбодод сөргөөр одоо нөлөөлж шүү, болохгүй байх шүү гэдгийг хамгийн гол ямар тохиогоор илрүүлдэг вэ гэхээр цээжин дээр юм дараад байгаа юм шиг мэдрэмжтэй явагддаг. Энэ дээр нэг юм дарцсан юм шиг явагддаг. Тэ энэ чинь юу гэхээр таны бие махбод одоо энэ уур бухимдлаас болоод таны бие махбод таагүй байна гэдгээ илтгэхэд байгаа гэсэн үг. Тэ? За. Тэгэхээр жишээ нь яг энэ нөгөө цээж нь тараад ингээд өвдөд байгаа бол хүмүүс мэдсээ зүрх өвдөд нэг явагддаг байхгүй. Гэтэл тэр хүн ажил дээрээ ч юм уу те айгүй бухимдал гэртээ ч юм уу ингээд уур бухимдал ихтэй стресстэй байгаад байна. Тэрийг ойлгочих юм бол тэр хүн чинь яадгүй хэ тэр зовөр нь байхгүй болчихдог гэсэн. Ягаад өнөөдөр энийг ярьж байгаа гэхээр хүмүүст яг ийм тохиолдлууд байдгийг сонсогч нар бас бодоод үзээрэй. Миний тэр ингэж өвддөг гэдэг нэг зовоортой. Тэг үзүүлэхээр зүгээр ерөөс хоншин болтохгүй байгаа. Гэхдээ миний яг тэр ингээд өвдөддөг. Гэт ийм тохиолдол зөндөө байдаг. Сонсч ирсэн бол бас тий. Энэ тохионууд чи ихэнх нь яадгүй хөр яг энэ таны бие махбод танд үзүүлж байгаа тохио байдаг юм шүү дээ. Угаасаа яг барьж аваад үзэнгүүт ямар ч тийм нөгөө яг өвдсөн юм байхгүй. Наадах чинь юм ба шүү дээ ер нь тий. Бие махбод. Өвдөөгүй ч гэсэн хэлээд. Гэхдээ тэр бие махбод чинь таагүй байна гэдгээ яах нь тэр шинж тэмдэг илэрхийлээд байна гэсэн үг. Тэгээ тэрийгэ тэр хүн ойлгохгүй яваад байна гэсэн үг байна шүү дээ. Тэр хүн ойлгохгүй өөр юмнаас тэр асуудлыг бол хайгаад ингээд яваад байна гэдэг. Хайгаад яваад байна гэх юм санаад. За дээрэс нь одоо ийм байдаг. Энэ таны одоо нөгөө дотор бие байгаа шүү дээ. Дотор бие чинь яг нөгөө хилий гэдэг хэлж чадахгүй гэж байна. Хилий гэдэг хэлж чадахгүй. Ягаад таны сэтгэл зүйн эрүүл мэнд, таны биеийн эрүүл мэндэд 100% яг юм ижил хамааралтай яваад байдаг юм байдаг. Одоо тайлбарлаж өгье гэсэн. За таны ингээд хоёр мэдрэлийн систем байна гэдээ хоёулаа ихэнд нь ярьсан тий. Хоёр мэдрэлийн систем байна. Окей. За гол нь нөгөө таны удирдах чадахгүй доторчин байгаа мэдрэлийн систем. Тэр систем маань нүдгүй, чихгүй, амгүй гэж ойлгож байгаа. Юусе мэдээлэл авах юм нь зөвхөн таны удирдах мэдрэлийн систем. Мэдээл авдаг юм. За ийм учраас таны сэтгэл зүйн байдал энэ эрхтнүүдийн эрүүл мэндэд 100% хамааралтай болчиход байгаа. Энэ чинь яах нь вэ? Та ингээд уурлангууд энэ би зүрхийг өвдөгдөг байна шүү дээ. Жишээ нь зүрхний өвчин үүсдэг. Гэх мэтчлээ. Яг нөгөө гадаад таних бүх зүйлээ нөгөө мэдрэлийн системээр дамжуулж авч яадаг гэсэн. Ерөөс 100% дамжуулж авч яадаг. Тэ? За энэ таатай байна уу? Энэ таагүй байна уу? Ууртай байна уу? Бухимдалтай байна уу? Санаа зовнилтой байна уу? Сэтгэл түшилтэй байна уу? Гэх мэт таны энэ одоо удирддаг мэдрэлийн систем таны бодол юу бодож байгаа юм бэ гэдэг чинь таны яг нөгөө биетэй чинь 100% хамааралтай байгаа гэдэг. 100% хамааралтай байгаа гэдэг. Тэ? За ер нь одоо хоёул өмнөх дугаар дээр ч бас ярьж ирсэн нөгөө 22 онд гарсан Нобелийн шагналт одоо хавдрын эсрэг судалгаа чинь бол бас үүнтэй хамааралтай судалгаа шүү дээ. Жишээ нь хавдар туссан эцсийн онш авсан 2 одоо клиент байна гэж үзэх юм бол нэг хүн нь сэтгэл зүй, бие махбод те өөрийн одоо хамгийн гол нь сэтгэлийн хат, зориг бүх зүйлээрээ 100% тэр хавдартайгаа тэмцэхээр шийдсэн. Ямар ч айдас байхгүй те. Энэ ийм өөдрөг үзэлтэй хүн байхад тэр хүний дархлааны эсүүд нь тухайн хавдрын эстэй тэмцэх бүх боломжоо дайчилж ажиллаж байна гэж судалгаан дээр. Аюу хамааралтай байгаас те. Нөгөө клиент нь яасан бэхээр хавдартай гэдэг чинь аюу хүнд хариу штэ. Ер нь бол та энэ өгч шүүл гэдэг үг болохоор хүнд аюу хүн тусдаг. Тэгээд тэр хариуг авангууд шууд сэтгэлээр онцож байгаа байхгүй. Шууд нугарчж байгаа. Итгэлгүй болж байгаа. Ямар нэгэн найдваргүй болж байгаа тий. Одоо амьдралд ч юм уу хин нэгэнд гомдож байгаа. Эрүүл хамгийн гол нь урт удаан амьдрмаар байгаа тий. Гэтэл ийм өвчний онш сонсчингууд бүр байнгын сэтгэл түгшил, байнгын санаа зовнил гэх сэтгэл зүйн докторгүй байдал, сэтгэл гутралд орчиж байгаа. Ингээд ирчингүүд сэтгэл зүйн ингээд нураад эхэлчихэнгүүд нөгөө бие махбод нь зүгээр байсан бие махбод нь дагаад нураад эхэлчихэж байгаа. Дагаад тахлааны эсүүд нь ингээд үйл ажиллагаанд сулраад
бодисын солилцоонууд ашраад тэгээ эсэргээрээ нөгөө хавдрынхын нисүүд ургалт нь ихсээд хурцсаад явж байгаа гэсэн. Яг судалгаагаар гэж гарсан уу? Тий. Бүр яг ийм хамаарлалт. За тийм учраас харин хамгийн гол зүйл нь бидний энэ сэтгэл зүйн байдал чинь тий биеийн энэ бидээ хандж байгаа хандлага чинь таныг хэр эрүүл явж байгаа юм бэ гэдэгт айгүй хамаарлалт. За энийг гэдэг манай ард түмэн бол одоо дээр шинжлэх ухаан хөгжихөөс өмнөх те дээр үеийн Монголын ард түмэн бол айгүй ухаантай байсан гэж би хувьдаа боддог те энэ одоо дамжигдаж ирсэн энэ өгнүүдээс нь харагддаг надад. Жишээ нь юу гэхээр нөгөө сэжгээр өвдөж сүжгээр идэх нь гэдэг үг байдаг байхгүй. Энэ чинь энэ нь бол яг үнэндээ өнөөдрийн хоёулынх нь яриад байгаа энэ бие махбодын ухаалаг тохиог хилээд исэн юм шиг байна. Тийм ээ? За тэр хүн сэтгэл зүйн байдлаа чанга байлгаа. Тэгвэл би чи ирүүл байна л гэсэн үг. Сэжгээр өвдөж сүжгээр идэх нь гэдэг нь. Ерөөсөө та ингээд сэтгэл төвшөлтэй бол тэрийг арилгах нь шүү дээ. Одоо сэтгэл зовнилтай бол тэрийг арилгах нь байна. Стресс ихтэй бол стрессээ тайлах нь байна. Гэх мэтчлэн сэтгэл зүйн асуудлуудаа шийдчихвэл би чи ирүүл байна гэсэн үг. Энийг жишээ нь манайхан ард түмэнд энэ саяны үгээр ингээд ажиллаад мэдсэн саяны үгээр дамжуулж хилжээсэн болов гэж одоо би хувьдаа бас боддог гэх юм уу. Маш юм бодоо штэ бас тий. Тийм ингээд дараа нь бодонгууд ингээд бодоо штэ ийм санаа. За тэгээд өнөөдрийн сэдвтэй холбоотой сонирхолтой судалгаанууд зөндөө байдаг. За би энэ судалгаанд бас заримыг нь хэлж өгье. За эхний одоо судалгаа юу вэ гэхээр 2003 онд Craig гээд одоо Америк нэгдсэн улсын нейросайенсийн энэ нейросайенс гэдэг нь мэдрэлийн шинжилгээ ухааны яг тарих судлалын эмч хүний судалгаа байдаг. За энэ юу гэхэд дотоод мэдрэмжийн ухамсар гэдэг ойлголтыг судалгаад гаргаж ирсэн баг. Одоо сайн хоёр биетэй гэж яриад байгаа шүү дээ. Дотоод бие гэж нэрлэе л да. Энэ дотоод бие чи өөрөө ухамсартай юм а гэдгийг тодорхойлсон бас ийм судалгаа байдаг. Одоо interoception гэдэг ийм судалгаа байгаа. За энэ юу гэхээр бие махбодын дотоод мэдрэмж нь яг нь тархины бүр тархин дотор инсула кортекс гэдэг хэсэгт нь боловсруулагддаг. Тэг бүр яг судлаад мэдсэн биз дээ. Бүр яг бодиттой тэр бие махбодын одоо яг нь дотоод үүсдэг мэдрэмж тархинд бүр ингэж боловсрч шинээр үүсдэг юм байна. Тэ энэ мэдрэмжийг анхаарч чадах юм бол энэ мэдрэмжийг ойлгож чадах юм бол стресс, сэтгэл гутрал, айдас гурваас ангид явд юм байна гэдгийг судалгаагаар нотолсон байна. За дараагийнхын судалгаа бол 2018 оны судалгаа байгаа. За энэ 2018 оны одоо судалгаан дээр бол юу гэж одоо үзсэн байдаг вөхөр сэтгэл зүйн эмгэгүүд байгаа шүү дээ. Сэтгэл готрол байна, сэтгэл төвшөлт байна. За одоо тэгэл нөгөө манайхны ярьдаг тий юу вэ? Янз бүрийн трама байна. За эдгээр чинь бүгдээрээ юутай юу вэ гэхээр хүмүүсийн нөгөө биеийн дохиог таних чадвартай ингээд хамааралтай байдаг гэсэн. Биеийн дохиогоо таних чадвар нь өндөр хүмүүс нь энэ сэтгэл зүйн өвчнүүдэд хамгийн бага тустай юм байна. Биеийн дохиогоо таних чадвар нь сул хүмүүс нь энэ сэтгэл зүйн өвчлөлд хамгийн өндөр тохиолддог юм байна. Сэтгэл готролд их амархан өвддөг, сэтгэл төвшөлтэй, олон төрлийн травматай энэ төр байх нь биеийн тэр хилээд байгаа яг нь дохиогоо таних чадвар нь муу хүмүүс байдгийн байна гэдэг харьцуулсан судалгаа. Одоо ямар сонир судалгаа. Одоо жишээлбэл ингэх гээд байгаа байхгүй. Одоо хүмүүсийг энэ их бие чагнамтгай гэдэг нь шүү дээ тий. Одоо ингээл энэ тент инглээ тэглээ гэдэг. За тэгэхээр тэр хүмүүс чинь болохоор сэтгэл зүйн хувьд эрүүл байх гэдэг шүү дээ. Эрүүл байх гэдэг. Яг сонсоод мэдээд байна тий. Дунгаж жоохон бүдүүн барагдуу энэ тент юм өвж яхад тоодгүй гэдэг ч одоо дохоогоо тоохгүй хэлж шүү дээ. Яг тий. Тэр хүмүүс маань сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай байна гэдэг ийм одоо гэсэн үг болж таарч шүү дээ. Тий, ерөнхийдөө тийм гэсэн үг. За мөн дээрээс нь нөгөө урт наслалтын судалгаа байдаг. Тэрэн дээр яг энэ нөгөө манайхны ярьдгаар бие чагнадаг хүмүүс гэдэг байгаа шүү дээ тий. Одоо биеийн дохиогоо таних чадвар өндөртэй хүмүүс угаасаа урт наслдаг. Оо за за. Манайхны хэлдэг яг нөгөө бүдүүн бараг хүмүүс одоо ч тоохгүй явдаг хүмүүс ч угаасаа богино наслдаг. Хамгийн тод жишээ Монголд байгаа шүү. Монгол эрчүүд 50% 60 хүрэхгүй байгаа. Ягаад вэ? Эмэгтэйчүүд чинь 70 хүрчээд байна шүү. Эмэгтэйчүүдийн дундад наслт чинь 70 шүү дээ. 10 насаар илүү наслж байгаас тий. Гэтэл Монгол эрчүүдийн 50% 60 хүрэхгүй байна. Бүдүүн маргаас болж байгаа. Нөгөө биеийн дохоогоо таних чадвар сул учраас
Тэр хүмүүс яаж ийн вэ гэхээр би энэ өвдөд шүү гэдэг тоохгүй явсаар байгаа л тэгээд арга хэмжээ авахаас өнгөрөөд эрт нас орж ийнэ л гэсэн үг. Ер нь бүдүүн баргаар утсан ч гэсэн бие яаж байгааг тоохгүй байгаа юм. Ер нь яаж ойлгохтой байх вэ тий. Яг тийм байгаад байдаг. За ер нь бол анхны одоо судалгаа 96 онд гарч ирсэн. Ийм одоо судалгаа байдаг. За энэ юу гэхээр биеийн мэдрэмж одоо хилээд шийдвэр гаргалтанд нөлөөлт юм байна. Хүний биеийн мэдрэмж нь те соматик маркер бол яг ингээд хүний шийдвэр гаргалтанд нөлөөлт юм байна гэдэг 96 онд хийгдсэн судалгаа байдаг. За энэ судалгаанаас хойш ялангуяа яг энэ биеийн дохиог тэгээ биеийн ухаалаг дохиог таних чадварыг биеийн одоо дотоод ухамсыг судлах үүнийг бол одоо анагаах ухаан, нейросайенс тэ за дээрээс нь биологийн шинжилгээ ухаануудтай хамтарч судлах энэ олон судалгаанууд цаашдаа өрнөсөн байдаг юм түүхтэй юм байна. За тархинд яг сэтгэл холбоотой хөдөлтөй сэтгэл хөдлөлтөй холбоотой ийм биеийн мэдрэмжийн уул мөр ингээд хадгалагдаад үлдчихсэн байт юм байна. Тархинд үлдчихдэг. За жишээ нь сэтгэл хөдлөлтөй холбоотой уурлахаар үлдчихдэг, баярлахаар үлдчихдэг гэсэн үг. За тэгээд шийдвэр гаргахтаа хүн энэ ямар нэгэн шийдвэр гаргахтаа яг ухаан нь биш. Биеийн санамжтай суурилсан зөнгөөрөө хариу үйлдэл үзүүлдэг юм байна гэдгийг олж илрүүлсэн байна. Яг зөв. Туршлага дээрээ суурилж хүн үйлдэл хийдэг гэсэн үг. Ухаан дээрээ суурилж биш. За энэ одоо судалгаа хийсний дараа энийг бүр маш олон зүйл дээр ашиглагдсан түүхтэй юм байна. За бүр нөгөө ялангуяа миний харсан зүйл дээр нөгөө мэргэжлийн покер дээр ашиглагддаг жишээ. Яалчгүй тэр хүн яг биеийн санамжтай суурилсан үйлдэл гаргадаг учраас тэр хүнд жишээ нь одоо яад сайн мод ирэхээр нэг үйлдэл гаргадаг, таагүй юм ирэхээр нэг үйлдэл гаргадаг, тэ? Эсвэл тэр яг энэ сайн муу зүйл ирсэн ч үйлдэл гаргахгүй хичээж байгаа одоо ямар ч юм тий покер фейс ингээд гаргах гэдэг шүү дээ. Тэгэхдээ бас ямар үйлдэл гаргадаг вэ гэдгийг хүртэл ингээд судалж болт юм байна. Хүн тэрийг бол яг тэр шийдвэрийг бол яг тийм ухаанаараа гаргаад байгаа юм биш гэсэн. Ер нь өвдсөн харсан юмныхаа хүрээнд л хүн шийдвэр одоо янз бүр юм гаргадаг гэсэн. Яг гаргадаг тий. Өөртөө сонирхолтой судалгаа юм шиг. Харин энийг одоо үдсэн харсан юмныхаа хүрээнд гэдэг нь яг өмнөх дугаараар хоёул ярьсан шүү дээ. Тархины фитнес дээр тий. Хүн чи яг нэг энгийнээр хэлэх юм бол ахуугаасаа холддггүй юм байна л да. Хүний тархи ахуугаасаа холддггүй юм байна. Харин ахуугаас нь холдуулахын тулд орчин үед бол интернет гэдэг юм гарч ирчээд бид нар гэртээ сууж байгаа хэрнээ Америкт байгаа юм шиг мэдээллүүдийг олж аваад одоо яг энэ тархинд байгаа тэр санамж эсүүдээ олон мэдээлэл дүүргэж аваад энэ туршлагынхаа хэмжээг өндөр болгох гэдэг юм. Өндөр болох тусмаа энэ чинээс бид нэр логикоор гаргалгаа гаргаад зөв шийдэд хүрэх боломжтой. Тэ? Хүн чинь яг нэг энэ ахуугаасаа холддггүй ийм шийдвэр гаргадаг нь яг энэ тархины энэ саний ярьсан санамж эсүүддээ суурилсан байгаа зөнгөөрөө л бид нар яг үйлдэл гаргадагтай холбоотой байт юм байна. Энэ бас ингээд айгүй гоё сонирхолтой юм судалгаа байдаг тий. За эмчээтэй ондоо угаараа энэ чоноо хармаг гэдэг би бас энэ жимсийг түүж үзчихлээсэн юм байна. Боцтоор нэг Дорногоо аймагт нэг аврагдаг тий. Энэ маш гоё юм зэрлэг байгалийн тэгээд дархлаа дэмждэг амт нь айгүй гоё зөөлхөн байгааз одоо би бол чинь янз бүрийн бас нэг чихэрлэг ундаа ууж чаддгүй байхгүй. Тэнгуут энэний амт айгүй гоё юм айтайхан. Айгуу тийм зөөлөн тэгэд чихэртэй юм уу чихэргүй юм уу гэж баг амтагдахаар тийм гоё юм байла. Манайхан бас энэ ундаг бас уугаад үзээрэй чоноо хармаг гэдэг нэг дархлаа дэмждэг. Тэгээд дээрэс нь яг энэ байгалийн нөгөө зэрлэг чоноо хармагийг энэ ундаа борлуулалтын 150 төгрөг тутмаар хамгаалах юм сайн улсын аянд явдаг юм байлээ шүү. Баярлалаа. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулчих. За тийм. Тий, одоо манай нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эрүүл мэндийн нэвтрүүлгийн анхнаас нь одоо энэ чанартай онцлогоо ирээдүйр дэлгэрүүлэх медскан маань энд тэтгэж ирсэн. Тэгээд одоо захирлан та сууж байна. Тийм бас эмнэлгээ танилцуулах. За тийм манай эмнэлэг медскан одоо онцлогооны төв гэж байгаа. За тэгэхээр манай эмнэлэг бол ерөөсөө бүх өвчнийг тий хүнд өвчнийг, хөнгөн өвчнийг бүх өвчлүүдийг урьдчилан одоо сэргийлэх байдлаар илрүүлэх ийм гол зорилготой. Гол нь энэ одоо онцлогоо бүгдийн чанартай хийя гэдэг үндсэн дээр бол манайх дандаа сүүлийн үеийн
одоо хиймэл оюухан дээр суулгагдсан энэ тоног төхөөрөмжүүдээр тоноологдсон замун чадвартай ийм хамт олон эрүүл мэндийн эмнэлгийн мэргэжилтэн дээр дагаа бүрдүүлсэн ийм эмнэлэг багт. За манай байршил хаана вэ гэхээр Натуур худалдааны төвийн зүүн талд байрлаж байгаа. Манай утсын дугаар 77 77 22 21. За манайд яг юу хийгдэж болох юм гэхээр MRI онцлогыг бүгдийг хийнэ. Соронзон резонанс томограф тооцогчтой, тооцогчгүй бүх төрлийн MRI онцлог хийнэ. За мөн компьютер томограф хийнэ. За мөн тооцогчтой, тооцогчгүй бүх төрлийн компьютер томограф хийнэ. За манай компьютер томограф бол жишээ нь цоошин 2024 оны үйлдвэрийн бас хиймэл оюун ухаантай суурилж дүрсийн чанараа сайжруулдаг ийм одоо бас давуу талтай дэвшилтэт технологи байгаа гэсэн үг. За ингээд манайх эрдэнэтгэхийн онцлоготой сүүлийн үеийн бүрэн дижитал майнд брендинг эрдэнэтгэхтэй зам хиймэл оюун ухаанд суурилсан манайх эхотой. За манай эхонд жишээ нь Бамбай, Хөх, Илэг 3 дээр бол хиймэл оюун ухаанд суурилсан онцлогоо хийгддэг эхо шинжилгээ хийж яхад нь үүгээрээ бас давуу талтай. За гэх мэтчтэн ингээд 9 төрлийн тоног төхөөрөмжтэй ийм одоо онцлогооны төв байгаа юм аа. За манайх бол яг хүмүүс зориулаад 4 төрлийн багц гаргацсан байдаг. Энгийн багц, зүрхний багц, тархины багц, хавдрын багц гэсэн 4 төрлийн багцтай. За энгийн багц нь 550 мянга, за ингээд 550, 650, 750, 850 мянга гэсэн 4 төрлийн багцтай. Ухаандаа 850 мянган төгрөгийн бол та 10 төрлийн хорт хавдар, 30 төрлийн биеэ өвчин гэдэг нийт 40 төрлийн өвчлөлийг бол илрүүлэх боломжтой хамгийн том багц маань. Ингээд жилдээ ганц удаа биеэ үзүүлж хийжээ. Биеэ үзүүлэхдээ яг энэ тохирсон энэ багц онцлогоогоо үзүүлээд олон төрлийн өвчнөөс ингээд биеэ сэргийлээд явж болно гэдэг ийм одоо энгийн бүтцтэй ойлгоцтой юм эмнэлэг байгаа шүү. За тэгээд түрүүний хэлсэн манай утас бол 77 77 22 21 манай вебсайт бол Mediscan Cigmen гэдэг манай вебсайт байгаа. Ийшээ холбогдоод мэдээлэл авч болно, цагаа аваад шууд үйлчилж болно. За баярлалаа. Баярлалаа. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд бол ийм зөндөө маш гоё олон судалгаанууд байдаг тийм. За тэгэхээр бидний ерөөс нэгдүгээр яах гэхээр бие одоо яг ойлгох, бие таних энэ чадварт суралцах хэрэгтэй юм байна. Бүр яалчгүй суралцах хэрэгтэй юм байна. За миний яг цээжин дээр ингээд юм дагаад байна да. Тэ? Би нэг сэтгэл зүй дууртай бухимдалтай ингээд яваад энэс болоод байгаа юм байна. Миний ходоод гашуу орхиод байна. Би яг дурамдуулах хэрэгтэй юм байна. Ходоод маань ерөөсөө зүгээр биш байна. Гэх мэтчлэн тэ. Ширмсүүд нь татаад байна. Ойрд ширмс татаад байна. Энд чи юу хэлж байгаа юм бэ? Эрдэс дутагдаад байна. Надад кали, кальци, магний ч юм уу те. Би жоохон эрдэслэг ус аршаа уудаг ч юм уу те. Эсвэл яг ингээд кальци авч уудаг ч юм уу те. Кали авч уудаг ч юм уу. Гэх мэтчлэн энэ биеийн тохионуудаа аягүй сайн ойлгож авч биеэ маш сайн ойлгож авах юм бол бид нь сайн байна. Хамгийн наацх нь л ингээд маш их ачаалттай ажиллаад, нойр муутай ажиллаад ирэнгүүл ингээд зовх татаал эхэлдэг шүү дээ. Энэ чинь л нэг төрлийн тохиох нь шүү дээ. Бид ингээд заримыгаа мэддэг хэрнээ, заримыг нь буруу ойлгодог, заримыг нь бүр тоож анзаардаг байгаад гэдэг тийм. Өглөө босоход чинь амнаас чи эвгүй өнөртөд байна уу? Ходоод ч өвдсөн байна. Тэ? Цаашлаа цөсний ялгаралтай холбоотой байгаад байна. Цөстэй холбоотой байгаад байна. За арьс чинь нөсөөжөд байна уу? Тэгвэл илгээ үзүүлээ. Гэх мэтчлэн энэ биеийн тохионууд бол бүгдээрээ дандаа цаанаа юм хэлж идэг. Таны нөгөө бие чинь л танд ямар нэг юм яах нь хэлэх гээд нь штэ. Тийм учраас тэрийг бид нэр маш сайн анхаардаг байх хэрэгтэй. Бие чагнадаг байх хэрэгтэй. Ингэж бие чагнаж өөрийгөө ойлгож чаддаг болж иж бид нэр эрүүл явах гээд байна гэсэн үг. Өвчин хэлж ирдэ шүү. Манайхны нэг буруу үг нь өвчин хэлж ирэхгүй хисж ирдэг гэдэг үг өгдөг байхгүй. Эсрэгээр өвчин хэлж ирнэ. Ер нь дандаа тань дохио өгч. Тэр дохиог бид нэр мэдэрч чадчих нү, чадахгүй байна уу? Мэдэрсэн ч гэсэн зөв ойлгож чадчих нү, чадахгүй байна уу гэдгээс хамаардаг л гэсэн үг. Энд чинь нэг дохионы талаар асууч. За. Хүмүүс нөгөө уруул ингээд айгүйх замголтоо татаад байна гэд айгүйх юм сонсч ирсэн. Энэ ер нь бас юуны дохио гэж болох вэ? Ус 100% усны дутагдал. Өөх тийм үү? Тийм шүү дээ. 100%. Тий. Бид байгаа шингэний хэмжээ багассан учраас тэгээд байгаа шүү. За өнөөдөр бас яг сэтгэл зүйн эрүүл мэндтэй шууд ингэж холбоотой байдаг
Тэр бол маш үнэхээр их сонирхолтой өнцөг байлаа шүү те. Тий. Одоо сэтгэл зүйн асуудал байвал таны биеинд асуудал байна. Эсвэл биеинд асуудал байвал та сэтгэл зүйн асуудалтай байна гэдэг юм холбогдоод байна шүү дээ. 100% холбоотой шүү энэ хоёр хоорондоо. Энийг ч айгүй сайн ойлгож авах хэрэгтэй гэсэн. Тусдаа юм шиг хүмүүс ойлгоод идэх байхгүй. Гэтэл яг цаана энэ хоёр чинь яагаад холбоотой юм бэ гэхээр таны дотор бие чинь гадаах ертөнцтэй холбогдох боломжгүй. Яаж гадаад ертөнцтэй холбогддггүй гэхээр таны энэ удирддаг мэдрэлийн системээр дамжуулж гадаад биетэй холбогддог. Гэтэл энэ таны удирддаг мэдрэлийн систем дотор чинь таны сэтгэл зүй байж байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн доторгүй байдлаас чинь болоод таны доторх биеэ өвдүүлдэг байна шүү дээ хүн ер нь бол. За тэгэхээр одоо өнөөдрөөс хэдүүлээ биеийнхаа тохиог сайн ажиглаад усаа сайн ууй янз бүрээр бас тохионд арга хэмжээ авах гээд үзье. За болохгүй бол имлэг танд тийм ээ. Яг тийм. За баярлалаа амжтай. За баярлалаа. Маань ивент тэтгэгчээр чанартай онцлогоо эрүүл ирээд дэлгэрүүлэх имэд скан болон Хямлаа брендийн аль бие усны дистрибьютор Захиур төмөр компани маань ивент тэтгэ ажиллаа. Нэвтрүүлгийн ТV болоод Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. Та бүхэн маань ээж аавынхаа юм уу эмээ өвгийнхөө машин тэргийн ч юм уу бас 107 юм уу 83.3 дээр тааруулаад өгөөрэй гэж бас энэ дашрам төсөй хамтаа исэн үзэг сонсогч болон Батэрдэн эмчтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя.